Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ Cat's Eye хамтлагийн альбомыг задлах болно. Маш олон хүмүүс хаанаас захиалж авсан бэ гэж бас их асуух нь бол ойлгомжтой. За би хаанаас захиалснаа бол хэлмээргүй байна. Яг бол сурчлагаа болох гээд байгаа учраас миний үзэгчид дундаас над руу хувь чатар бичсэн л дээ. Ийм солонгосоос ч юм уу ингээ каргогоор авчирдаг олон жил болж байгаа хаягнууд байдаг штэ. Ялангуяа ийм K-pop одуудын альбом цомгуудыг бол авчирдаг, merch гэж авчирдаг тийм хаягууд байдаг гэд тэрний дагуу орж үзээд Facebook дээр ч байдаг юм байлээ. Instagram дээр ч бас байдаг юм байлээ. Тэгээ би захиалж авсан байгаа. За нэг Монголд нэг 7-оос 10 хоногийн дотор л ирж илээ. Тэгээ үний хувьд бол боломжийн байсан. Яг миний өмнө авч ирсэн Blackpink хамтлагийн охтуудын тус тусынхын альбом айгу үнэтэй байсан бол энэ удаагийнх бараг 2 дахин хямдхан байсан. Магадгүй нэг Cat's Eye хамтлаг чинь дебютээ хийгээд удаагүй бас ер нь шинэ хамтлаг дөө учраас альбом нарийн хямдхан байсан юм болов уу гэж би бодсон. За одоо бүгдээр хамтдаа олон юм ярих уу шууд задлая. За өнөөдөр би нэг амралтын өдөр гэртээ сайхан амарч ийн. Өнөөдөр чинь 11 сарын 29 хагас өдөр. За пизза. Вау. За энэ болохоор ард тал нь заяа. За нүүрэн тал нь ийм юм бэ. За юм хөөрхөн. Тэгээ энэ хэлбэр нь штэ яг надад нэг юуг санагдуулж байна. Rose-гийн альбом байсан штэ. Яг тэрний альбом шиг юм пянц шиг харагдаж байна. За тэгээд би бүр албаар энэ Cat's Eye хамтлагийн unboxing хийж байгаа бичлүүдийг ерөөсөй алийг ч үзээгүй. Тэгвэл үзчих юм бол утгагүй штэ дотор нь юу байгааг мэдээд үзчихэр чинь тий. За хамгаалт бол нэлээд сайн байна уу. Cat's Eye хамтлагийнхаа одоогоор дэлхийн аялын тоглолтоо хийгээ явж байгаа. Надад ийм free gift өгч юм. Альбом захиалсан гэд өгч ах шиг байна. Cat's Eye-с өгсөн бэлэг биш баха. За тэнгуүтээ ингээд задлаад. За ингээд гаднах зөөлөж чинь авчлаа. Хамгаалт бол сайн байдаг юм байна. Сэтгүүл эдэн штэ. Энд тийм ингээд гоё вог сэтгүүл мэтгүүл шиг. Тиймэрхүү загвартай юм биш үү. Миний төсөөснөөс арай өөр юм гонцгоод. Би болохоор юм пянц шиг дөрүүлж ингэж бодож ирсэн. Тэгээд энэ арт талд нь болохоор Game Boy, Gabriella Game Boy. Биш энэ Gnarly юм биш үү. Sorry. Gnarly, Gabriella Game Boy, Mean Girls, MIA гэдэг дуу нэ. Beautiful Chaos гэж уншуу тий. Cat's Eye гэсэн. За энэ дээр би яг зургийг нэгсэн харж байгаа юм байна. Энд ингээд Лара байна. За энэ хин. За энэ болохоор Yunche, Daniel. За энэ голд нь болохоор Megan-ийн зураг байна. За энэ юм бэ? Manon гэж хэлэв. Гэтэ айгу сони юм лээ. Manon гэж хэлэх юм шиг тий. За энэ болохоор Sophia байна. За энэ бол cover зураг бол надад маш их таалагдчихэв. За одоо гялгар утыг задлая. Тайлгдахтай амархан юм нөө. Яг ингэж шин сэтгүүлний өнөр эдэн штэ. Яг юм байна. За хэдүүлээ яаж задлах вэ? За эхний утсын нийлээ. Вау. Ямар гоё гэгээлэг юм бэ. Энд ч нөө тод өнгө хүнийг шууд пүнк гэж сэргэдэг штэ. Энэ өнгө нь бол таалагдчихээн. За энэ юу юм? Ийм шар өнгө нь их гоё таалагдлаа. Шарт цэнхэр өнгө ч гоё зөгтөн штэ тий. За. Энэ болохоор Cat's Eye sticker юм байна. Beautiful Chaos гэдэг нэртэй. Дотохын үзийтэй хэдүүлээ. За энэ дууных нь үгнүүд юм шиг байна да. Энэ MIA гэдэг дуу байдаг штэ. За тэрний ийм стикер байна. Энэ яг хүүрх юм байна. За тэнгуүтээ дараагийнх нь Cat's Eye хамтлагийн лого байна. За энэ болохоор Mean Girls. За энэ болохоор альбомных нь нэр байна. Beautiful Chaos. За Gnarly. За Game Boy. Эдгээр яг өөрсдийнхөө зургнуудыг оруулаагүйгээр шууд л дууныхаа нэрээр л яцсан юм байна. За энэ ингээд Cat's Eye гэдэг юм оранж өнгөтэй юм байна. Гор Gabriella юм байна. Ийм бөөрхий хэлбэртэйгээр ингээд битцсэн. За окей, дараа нь юу вэ? Oh my god. За надад Даниэлийн зураг гарч ирлээ. Вау, ямар хөөрхөн юм бэ. Яг миний дуртай бас гişүн. За ард нь болохоор Даниэлийн гарын үсэг байна. Ийм хар өнгөтэй. За энийг задлаад явах үү те яваас ингэж ил харагдчихээн. За энийг би гоё тавилганыхаа юун дээр тавиран дээр гоё тавина. За энэ юм гоё юм би. Энэ нөгөө хамтлагийн гişүнийхэн зургийг ингэж хийчих юм шиг байна. Тэгж хийж үзэх үү. За ингээд Даниэл энэ хараад цаанаасаа ингээд рандом зургнууд нь гарч ирэх юм билээ. Тэгээ надад Даниэлийн зураг гарч ирсэн баярлж байна. Гэхдээ би София гарч ирсэн бол бүр их баярлах байсан. Энэ сте гоё юм байна. Харагдаж байна.
Ингээд цүнхнээс ингээд уйчмаар юм биш. Вау, энэ хараа. Энэ хараа beautiful chaos гэдэг. Тэгээ энэ дээр ингээд юм чулуун стикерүүд ийм зураг байна. За та нарт харагдаж байна. Ийм гоё зураг байна шүү. Нэг зүйлийг анзаарсан чинь манун гэж хэлгүй манун. За би манун гэж хэлчихье. За бити шүмжлээрээ анзаарсан чи яг ингээд 6 гишүүдийн дандаа pose авдаг юм билээ. Хоёр захтай гэхээс илүү ихэвчлэн энэ голд нүр царай болж зогсдог юм билээ шүү. Та нараас анзаараарай. За дараагийнх нь болохоор энэ болохоор пост карт гэх шиг байна. Тэгээ Ларагийн зурагтай юм байна. Лара машин дээр ингээд авахулсан. За there icons. За нэг Cat Eye хамтлагийн фэнүүдийг icons гэдэг чинь you guys don't even know how much I love you y'all. За та нарт маш их хайртай шүү. Тааштай ингээд байнга ингээд дэмжээрэй. I feel like the project is right. Та нараас ингэж хийх урам зориг ирч хүчээ авдаг гэж юм. Тэгээ маш их баярлаж талархдаг шүү. Тэгээ та нарыг ингээ байнга байнга ингэж харж аймаар байна. Яг ингээ сайн найзууд чиг юм мэдрэмж өгдөг шүү гэж байна. Thank you, love you, Lara гэсэн мэн. Энэ болохоор бас их сонирхолтой санагдаж байна. Laraгийн үг юм биш үү? Сэтгэлийн үг юм бэ. Тэгэхээр энэ магадгүй яг энэ альбомыг авсан ч гэсэн та нарт өөр гишүүнийх нь юу гарч ирэх юм бэ? Захиан гарч ирэх юм шүү заяа. За энэ бол надад таалагдлаа. Бас юм гоё шар өнгөтэй. Шар өнгө бас их гоё. За ингээд дууссан байна. За тэгээд энэ материал нь штэ бөмбөр юм бэ. Товруутай гэх юм уу? За энд ингээ хоёр машин дээр доор орсон байна. Энэ. Окей. Энэ гоё сэтгүүл шиг ингээд гэртээ байлгаж явах гоё юм байна. Daniel-ийн зураг нь вау. За Adidas-ийн үнд өмссөн байна. За. Хоёр юм унж ирлээ. Энийг хэдэл эртгэн үзчихье. За энэ болохоор бас ийм зураг юм байна. Бас яг машин дээр гэхдээ pose-үүд нь шал өөр. За та нарт ингэж харагдах нь. За ингээд нуулаад ийш нь тавьчих. За тэгээд дараагийн унж ирсэн зүйл нь болохоор бас эдний ингээд ийм логотой. Энэ арт талдаас ийм шарангатай. За ингээд нэгэнгүүт энэ ямар гоё юм бэ. Надад нэг Spice Girls шиг санагдаад байгаа юм. За энд ингээд Lara айгүй гоё нүдний шил зүүцсэн байна. Дууных нь үг байна. Gang Gnarly гэдэг дууных нь үг юм биш үү. Энд болохоор Yunche байна. Yunche бас аягүй гоё нүдний шил зүүцсэн байна. Энэ хоёрын нүдний шил нь адилхан юм шүү. За энэ яг нэм сонингийн цаас шиг материалтай юм байна. Дараагийнх нь Manun. За Gabriella гэдэг дууны үг нь уус энэ голдоо дууны үг нь байсан юм биш үү? Биш ээ. Дууны нэр нь энэ дээр Gnarly гэвчихсэн байна юм. Тэрийг би хараагүй юм байна. За дараагийн хэсэг дээр яг энэ гол цэнхэр өнгөөр Gabriella гэвчихсэн байна. Вау, энэ аралта. Look at this. Lara Cara. За энэ оройн зураг авалтай байна. Энэ. Надад энэ альбом их таалагдчихээн. За дууных нь. Вау, энэ Daniel-ийг хартаа. Ямар хөрх юм бэ? My god. Энэ өмсөн хар цамцсан үнэхэр гоё юм бэ. Одоо энэ цамцсан баггүй юм. Энэ дээр яаж юм хэр Gabriella-ийн өмссөн цамцсан болохоор ийм хар өнгөтэй. Тэгснээ энэ яг энэ хэсгэрээ бас ийм хар бейлит юмтай юм. Бейлит юм байна. Дараагийн дуу нь болохоор Game Boy гэдэг дуу. За би Game Boy гэдэг дуунд айгуу дуртай, айгуу гоё шүү. За энэ хараа. За Megan, Yunche, Sophia. За дууных нь үг нэ. Тэгээд ийм бас их сонирхолтой энэ тэндээ ингээд дууныхаа үгээ битцсэн байна. За дараагийнх нь Manun. За Manun-ы зураг ямар хэм бэ те. За нэг ийм ягаан улаан хилэндүү өнгийн ийм корсет өмссөн байна. Маш гоё харагдчихээн. Арьсан ч юм гоё юм. За энэ Софиягийн зурган дээр болохоор уруул нь маш гоё. Глосс нь аяг гоё харагдчихээн. За ногоон цамцнаас гоё юм байна. За энэ болохоор Mean Girls гэдэг дууных нь хэсэг юм шүү. За MIA. За энэ хөрхөн гоё ногоон өнгийн хувц өмссөн байна. За энэ дээр нэг барын ирээн хувц өмссөн. За энэ Daniel бас нөгөө хар цамцаа өмссөн байна. За дараа нь ингээд гişүүдийн нэрүүдийг ингээд битцсэн. За энэ болохоор вау, энэ юм гоё санаа байна да. Ингээд гişүүдийн нэрийг битцсэн заяа. За тэгснээ ингээд нөгөө чулуун хилтерхийнүүдийг ингээд энэ дээр ингээд зах хэсэг дээр наацсан. За энд болохоор штэ байнга одоо ямар зүйлийг зүнхэндээ авч явдаг
талаараа хуваалцсан байгаа хгүй. Тэгээд 6 гишүүн болохоор одоо шинэ Даниэл болохоор ингэж хэлсэн байна. Би болохоор юм нарны шил болон тэгээд утас цэнэглэгч 3 төрлийн юм жижигхэн үнэртэй усыг авч явдаг гэж байна. Тэгээ lip liner, lip gloss уруулын гарын ариутгагч төрөвч авч явдаг юм байна. Тэгээ чихвчээ авч явдаг гэсэн байна. За дараагийн гишүүн болохоор Lara болохоор би юм бор өнгөтэй lip liner уруулын ингээд хүрээлэгчийг бол авч явдаг гэж байна. Бох авч явдаг, glosser, тэгээ perfume гэж байна. Үнэртэй ус авч явдаг юм байна. За Manny-ны хувьд болохоор Essentials Argan бох авч явдаг. Тэгээд үнэртэй ус, төрөвч, чихвч авч явдаг юм байна. За Megan-ны хувьд гэх юм бол шүү дээ цүнхэндээ байнга авч явдаг зүйл нь болохоор үсний боолт авч явдаг. Тэгээд уруулын бүтээгдэхүүн, төрөвч авч явдаг. Тэгээд машиныхаа түлхүүрийг авч явдаг гэж байна. Jewelry гэж ярьдаг шүү дээ нэг юм эмэг бүгж энэ төр зүйлтэй бол авдаг гэж байна. Софиягийн хувьд гэх юм бол цэнэглэгч авч явдаг, lip balm авч явдаг, үнэртэй ус авч явдаг, гарын тусаа авч явдаг. Тэгээд төрөвч, тэгээд чихвч, тэгээд уруулны тинт авч явдаг гэж шүү. Тэгээд нийтлэг бол бүгдээрээ л төрөвч авч явдаг юм байна. Чихвч авч явдаг, үнэртэй усыг бол заавал авч явдаг юм байна. За надад бол энэ аяг гой санагдлаа. Ийм мэдээллийн чанартай нэг юм сонин ч юм шиг. Энэ хамтлагч нь бас дебютээ хийгээд удаагүй байгаа. Бүр ингээ олон жил болсон хамтлаг бас биш те. Байнга нэвтрүүлэг сонь сэтгүүлээр байнга гараад байдаггүй учраас маш нууцлаг байгаа шүү дээ. Тэгээд гişүүдийн мэдээллүүд нас ховор байгаа учраас тэр гişүүдийг илүү танилцуулах үүднээс иймэрхүү тодорхой хэмжээний бас мэдээлэл өгснөөс айгүй их таалагдж байна. За тэгээ Beautiful Chaos гэдэг нь болохоор ийм утгатай байгаамаа гэд Danielle, Lara, Manny бүгдээрээ яг өөр өөрсдийнх мэдрэмжээр энд ингээ бичсэн баг шүү байна. Дараагийнх нь болохоор тэр дууг сонсоход анх ямар мэдрэмж төрснөө хамгийн анхны сэтгэлдээ бас энд бичсэн байна. Одоо шинэ энд айгүй их юм байна да. Энийг дараа what was the most enjoyable preferring. За яг энэ альбом дээр ажиллаж байхад хамгийн их одоо дурсамжтай enjoy хийсэн момент юу гэсэн байна. За ингээ бүгдээ хариулсан байна. За тэгээ би бүгдийг юу ачаал та хэдүүлээ. Би бүгднийг сайхан уншичаад дараа нь бас та нар хүсэх юм бол би бас яг энэ талаар бичлэг хийж бас болно шүү. За ингээ дууссан байна. Хэдүүлээ энэ нөгөө альбомоо өргөжлүүлье. За би ингээ харах. Ингээ харчвал зүгээр юм. Үнцэн гайгүй юу. За энэ зураг явсан. За энд манай Danielle зураг. Вау. Oh my god. За энэ болохоор эн чинь өөрөө та нар анзаарсан бол энэ альбом чинь дандаа ингээ машинтай холбоотой байгаад байгаа шүү дээ. Хурд хүчтэй ингээ холбоотой. Машинтай зүүрлэж өөрсдийнхөө хурд хүчийг бас харуулж иж бас болох юм тий. Тэнгүүд энэ зураг нь болохоор машин дотор машины толинд Danielle-ийн нүд тэгээд ийм зүйлт нь машинаас ингээ толиноос зүгддэг унжуурга нь Danielle-ийн зураг. Тэнгүүд ууж байгаа bubble tea-гийнх нь юун дээр Danielle байна. Тэгэхээр Danielle айгуу тийм алдартай гэдгийг харуулж байна. Эсвэл ирээдүйд маш алдартай болохыг ерөөжж бас болох юм тий. Бутамнаа л гэж ашиг шүү дээ. Дараах нь Lara. За би Lara-гийн энэ зургийг бол харж ирсэн зөндөө. Энэ итгэх гişүн шүү дээ тий. За энэ дээр болохоор машин дотор ингээд шилээд цөм ингээд зогсож байгаа зураг байна. Lara-гийн бас ийм зураг байна. За тэг хамгийн онцлогтой нь ингээд машины дийлэгцэн дээр Lara-гийн бичлэг явж байна. За энэ их сонирхолтой санагдаж байна. За дараах нь вау бол да энэ хөөл мөөл энэ арсны мөнгө супер шүү. За дараах нь за мөн адил машиных нь арт талд ингээ стикерээр Manny-ны зураг байна. За манайха би нэрийн буруу хэлж магадгүй шүү. Тэгээд бити хамаагүй бас уурлаарай. Нэрийн буруу хэлээд байна гэл. За дараах нь болохоор Megan-ны зураг байна. Энэ бас гоё зураг шүү. Бүр чанар нь бол амар супер юм байна. Megan-ны энэ нүур бодолтыг бол айгүй гоё тод. Тэгээ арс нь маш гоё цэвэрхэн энэ ингээ цаа маань маш гоё тод харагдаж байна. Дараагийнх нь ийм зураг байна. Энэ бүр гала өнгө юм шүү. Энэ болохоор София. За Софиягийн би энэ зургийг бол харж ирсэн. Энэ машин дээрх зургийг нь бол харж байгаагүй юм байна. Тод өнгөний шийдлээ. За энэ хумсны өнгө мөнгө нь бол бас юм ягаан өнгөтэй нэлээд урт хиймэл хумс шүү. Одоо София айгүй их таалагддаг, айгүй хөгжилтэй, үзэсгэлэнтэй. Миний бол яг энэ Ketsai хамтлагийн байс бол София байхгүй. За Софиягийн энэ гутал нь бол гоё байна. За тэр нэг машины түлхүүрний оосрон дээр Софиягийн нүдний шил бас их гоё байна. За дараагийн нь болохоор Солонгосын гишүүн Юнчэ. За Юнчэ энэ дээр бол маш гоё классик харагдаж байна. Нэрэмэр амар их тийм тод өнгө хувц өмсөөгүй маш гоё классик хөөрхөн харагдаж байна. Төрөө нэг Софиягийн зүүцэн байсан нүдний шил чинь шүү дээ. Эдгэр чинь ингээл дундаа хэрэглэл явчихдаг юм. Аргагүй нэг охтын хамтлаг учраас. За тэгээд вау энэ хараа. Энэ Юнчэгийн өмссөн байгаа энэ арсан
Төрөйтэй гутал аягүй гоё юм би. Ийм лакан гутал. Тэнгэр машин дээр цаатлын өнгө мөнгө тэнгэр мэнгэр аягүй гоё зөгцсөн ба шүү дээ. Машины дугаар дээр Юнчгийн зургийг байрлуулж өгсөн юм байна. За дараагийнх нь болохоор ингэж харагдах юм байна. Гэхдээ надад бол маш сонирхолтой санагдаж байна. За энэ бүр машин бүр ингэ шатцсан. Оо ла ла. Энийг харалтаа вау. София Даниэл хоёрын хоршил бол ингээ гоё харагдаж байна. Та нар энэ Даниэлийн хэвлэн булчин гардаа. Софиягийн үс мэсийг харалтаа. Oh my god. Вау, ямар гоё юм бэ. За дараагийн нь болохоор ингэж харагддаг. Вау, Даниэл энэ ногоо юм хагас юу чинь ямар гоё юм бэ. Хагас юм шүүб хүслэг идэл айгүй гоё харагдаж байна. За нөгөөт нь болохоор энэ София Эмгийн хардаа ийм гоё. Вау. Энийг харсан надад нэг юм санаад орчлоо. Та нарт тийг санагдаж байна. American's Next Top Model шиг яг нэг газар авах ус ирнэ. Яг ингэ дүрдээ орж байгаа. Тэр шанаа өнцөг булан тоог нэг Tyra Banks шүүдэн штэ. Тэгээ та нар яг энэ хоёрын хинд нь оноо өгмөр байна. Хин илүү бүр супер харагдаж байна. За нэг нь бол ийм байна. За нөгөөх нь ийм. За дараагийнх нь болохоор Юнче Лара хоёрох байна. Би нөгөө Кэцай хамтлагийн дуунуудад айгүйх дуртай. Та нар ч бас дуртай байх. За энэ бас зөвөн зураг байна. Энэ ягаан өнгөний хослол бол айгүй гой уусч орж ирсэн байна. Мегн энэ дээр бүр супер гарсан байна. Oh my god. Вау, ямар хоёулаа ямар хөөрх юм бэ. Энэ харалтаа энэ царай мэр. Надад л энэ Мегний энэ ягаан ус аяг гоё таалагдсан шүү дээ. Анх нөгөө дебютээ хийхээс өмнөх Мегний усыг харсан чи зүгээр л нэг наад шиг ингэ юм энгийн устэй. Тэгээд яг нэг уртлыг ус ингэ чойлко ингэ ягаан болгож байгаа юм содаарч байгаа. Яг нөгөө Эсба хамтлагийн жисэ шиг. Дараагийн зураг нь болохоор за би энэ зургийг нь болоос харж ирсэн юм байна. Pinterest дээр бол энэ зураг нь бол байдаг. Энэ. Вау, энэ гоо үзэсгэлэнг харалтаа та нар. Бүгдээрээ л хөөрхөн байна. За энэ ингээ босоогоор авахулсан зураг байна. Вау, энэ хараа Мегний өмсөн ягаан үслэг юу. Би юу нойрч байгаа үслэг юм дуртай болоод байгаа. Ийм зураг байна. Нийтийн олол авахулсан зураг байна. За тэгээ та нар ингээ Ларагийн үсний гоёлын хардаа дээр нь байгаа. Тэр бас гоё харагдаж байна. Та нар ингээл хардаа дахиад мань нь яг голдоо орсон байгаа. Вау. За энэ Даниэлийн зураг байна. Бас арай өөр. Яг наашаа хараагүй ирнэ ингээд өөр тийш харцсан. Тэгсэн энэ дээр бүр үнэхээр секси харагдаж. За энэ зураг авалтууд бол яг л нэг юм мэргэжлийн модельуд тий фото модельуд шиг л харагдаж байна надад бол. Тийм болооч тэр юм энэ яг юм сэтгүүл шиг юм шүү. Манайхаа уусаа цаанаас албаар яг л нэг модельуд шиг харагдуулах гэж тийм зохиолтой бас концепттэй бас байж бас болох юм. Энэ ингээ алтан зах хэвээр юм. Энэ бас алтан зах хэвээр. За дараагийнх нь хөрх юм тий. 3 гишүүний зураг байна. Ерхий та нар ингээ харж. Нэрээ сонноос та нар яг энэ Кэцай хамтлагийн хамгийн дуртай Vice гишүүн хэм бэ? Доор бас бичээрэй за. Wow, cherry. Cherry шиг юм улаан өнгийн топ өмссөн. Тэгээд энэ cherry байна. Тэр бас cherry. Тэгээд нэг cherry-ний иш чинь ногоон өнгөтэйдэг учраас тэрнтэй ингээ уусгаад нэг юм бас юм ногоон цагаан доо. Юутэй. Аюу гоё харагдаж байна. Доотлын нүднийхээ доор ингээд саа тавьсан чинь бас аюу гоё харагдаж байна. За дараах нь Лара. Лара аюу гоё хөвгчлээ тий. Амар хөвгчлээ. Ямар хүрх юм. За юун чи болохоор энэ хамтлагийн хамгийн залуу гишүүн байна. Хамгийн залуу гишүүн. Өстө хөрх харагдаж байна тий энэ. Аргагүй яг нэг юм солонгос алдартны дүр төрхөл харагдаж байна. За дараагийнх нь болохоор гурвалсан зураг авалтай нь үлдсэн 3 гишүүн хамтдаа ингээ авахулсан юм байна. Энэ тэгээ юу яасан баха хөөсөн дуусан гут дахиад хөөс гаргаад тэгвэл хөөс ч ингээ алуулчихдаг шин. За энэ дэр манай зураг айгүйх тийм арай нэг чөлөөт зураг авалт. Хоорондоо ингээ хөгжөлтөө инээлтсэн. За зөндөө зураг байна өө манайхаа. За энэ яг нөгөө хамгийн ард исэн зураг байсан шүү дээ энэ. Энтэй төстэй юм байна. Адилхан юм уу? Арай өөр юм байна. Ларагийн гарны барилал энэ төр өөр юм байна. За түрүү ингээд ийм тод өнгийн шар өнгөтэйсэн бол одоо
тод өнгийн цэнхэр өнгийг оруулж өгсөн байна. Beautiful Chaos Norley Gabriela гэдэг дууныхаа өгнүүд бишээ нэрнүүд ингэ бичсэн байна. За энд ингэ лого. За би одоо танаас ийм байж байгаад ийм болж байгаа юм. Бас ийм шавшаа. За энэ бүр дууны өгнүүдийн бүр бүтнээр нь оруулсан. Түрүүн болохоор зүгээр хальтайлт гол хэсгүүд нь оруулсан байсан шүү дээ. За Game Boy, Mean Girls. За бүгдээрээ шар өнгөтэй юм байна. За ингээд ямар хөөрх юм бэ? За одоо энэ дээр ингэсэн байгаа хгүй. Би яг ингээд энийг ингээд сууж байхдаа ингээд бичиж байна. Ингээд. Тэгээ Lara болохоор thank you so much to my icons гэд бас ийм зурулсан юм байна. Яг ийм сэтгэлийн ингээд бичсэн. Хамтлагийн гишүүд болгоны дуу хоолойг фэнүүдтэй хүргэж өгч байгаа юм байна шүү дээ. Яг энэ альбом дээр. Энэ бас аюу гоё санаа юм. Гоё. За 6 гишүүн зургуулаа. Бүгдээрээ талархсан сэтгэлдээ яг энэ альбомыг авч байгаа хүмүүстээ ингээд битсэн байна. Нилээн урт битсэн байна. За хамгийн богино нь Manuel битсэн байна да. Хамгийн их нь Megan битсэн байна. Тэг хамгийн гоё нь шүү дээ энэ хараа. Manuel-ны гарын үсэг нь ийм байдаг юм байна. За энэ Megan-ны гарын үсэг байна. За энэ хий Sophia-гийн гарын үсэг бас их гоё юм байна. За энэ Lara. Авши Yunche-гийнх юм хөөрх юм шүү дээ. За тэнгүүтээ Daniel Lara-гийн гар үсэг юм байна. Доор ингээ гарын үсгээ битцэн ингээд баталгаажуулчихж байгаа юм шүү дээ. Шав шарамгт. За энэ нөгөө гол альбом compact CD дискний. За хэдүүлээ энийг үзнэ. Та нарт ингээ харагдахад ингээ зураг харагдаж байгаа шүү дээ. Гэтэл энийг ингээд яг хэлбэр галбраар нь ингээд нарны гэрэлний ингээд тусалд харах юм бол лого нь бүтнээр харагдаж байна. Харагдаж байна уу танаас? Нэг юм хээтэй яваад. Nice. Эн чин тэгэл Cat-ай хамтлаг шүү дээ. Дискийн харангууд саний ингээ зургнуудыг оруулсан. Ийм юм. Аж би ингээ харуулчихсан. Ийм. За ийм байх нэ манайхаа. За надад бол энэ альбом айгүй гоё санагдлаа. Өмнөх одоо авч ирсэн 4 альбомыг бодвол айгүй тийм шинэлэг. Аргуу нөгөө залуу охтууд гэсэндээ бас аюу гой өрмөц тэгээд тийм эренгийн шийдэмгийн ийм тод өнгөтэй. Тэгэл яг л нэг юм гаднаасаа харсан ч гэсэн яг ингээд энд ингээд тавьчих юм бол ширээний булан тавьчих юм бол яг сэтгүүл шиг харагдаж байна. Тэгээд зураг авалтан ч гэсэн яг л мэрэгжлийн модельүүд шиг харагдаж байгаа байхгүй юу. Маш гой зургуудтай. Тэгээд концепт нь бас их таалагдлаа. Тэгээд бас нэг юм таалагдсан болохоор энэ иймэрхүү зураг авалтууд нас их сонирхолтой санагдлаа. За тийм байна. Тэгээд өнөөдрийн альбом танаас бас таалагдсан байх гэж найдаж байна. Эндэрийг би одоо ингээд бүгднийг сайхан буцаагаад хийчихнэ. За тэгээд та нар мэдж байгаа би энэ хаана байрлуулах вэ гэхээр ажлын офс дээрээ тавир дээр ингээд байрлуулнаа. Blackpink-ийн 4 альбомныхын дунд ингээд оруулаад байрлуулна. За тэгээд дараагийн бичлэгэн дээр та нар хин гэдэг алдартны альбомыг unboxing хийлгэмээр байгаагаа бас доор комент хэсэгт дээр бичиж болно шүү. За энийг бас хэдүүлээ задлчгуудаа энэ нөгөө захиалж авсан газар бэлгэнд явуулсан юм. Гэхдээ энэ хүн болгонд өгдөг ах уу. За ингээд Феликсийн зураг байна. My god. За энэ G Dargon-ы зураг байна. Ямар гоё юм бэ. Nice. Баярлалаа юм хүрх юм би нараа. За тэнгууд энэ хий. Энэ Ivy хамтлагийн Union-ы баг гинэ. Хамтлаг гэдэг штэ. За энэ болохоор wow, Lisa. За энэ Lisa-гийн альбом байна. Cortez хамтлагаараа. Cortez хамтлагийн Seonghyun гэдэг лөө. Тэр залуугийн ийм гарын үсгтэй тэгээд ийм зурагтай юм байна. Ёстой хөрх юм байна. За энэ болохоор яг эдгээр зурнуудын ингэж хадгалдаг ийм өөрөн стикерт юу юм яа л да. Ийм зориултын юм байдیں۔ Штэ. Ийм. За ийм зүрх. Тэгээ нэг капибаратай. За ингээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан бол доор комент хэсэг дээр зүрхээ эможи үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.